сайн үзэгчдээ та бүхэндээ Монголын хамгийн анхны гитар хөгжмийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. За тэгэхээр 440 гэрс нэвтрүүлэг маань айл хаа самсуй 2010 оноос хойш 4 жил та бүхэндээ хүрээд сая жил шахам завсарласан мэдээ. Ингээд та бүхэндээ DJ гитар сургалтын төв болон Channel 11 хамтран энэ хүн нэвтрүүлгийг дахин сэргээж та бүхэнд цоо шинэ өнгө төрхтөөр маш сайхан хамт олон бүрдснээр энэ нэвтрүүлгийг дахин та бүхэнд хүргэж эхлэхдээ таатай байна гэж. За ингээд эхлээд бүгдээрээ гитар сурч эхлэхээс өмнө гитарын нэлээд хэдэн дүрм, онол, журам, за янз бүрийн бас байна. Тэрнийг бүгдээрээ эхлээд бас тодорхой хэмжээнд мэддэг байх хэрэгтэй. Тэгээ мэдээж 440 гэрс нэвтрүүлэг маань хөгжмийн боловсрол олгох зорилготой мөн гитар сонирхтой Монголын маань мянган залуус байгаа. Тэр бүхэнд бас гитарыг бие дааж сурах сонирхолтой залуустай зөв тавил, онлын талаасаа ямар байдгийг гэдгийг бас хүргэх зорилготой учраас бас дүрм журмыг жоохон баримтлах хэрэгтэй. Тэгэхгүй хаа хамаагүй ингээд бас заамааргүй байна. За эхлээд хөгжим сурахад хамгийн ихний зүйл бол тавил гэж зүйл үүдэг. Гарын тавил, суулт гэдэг маш олон зүйлүүдээс эхэлдэг. Хамгийн ихэнд үзэх юм маань суулт. Та яг одоо нэвтрүүлэг үзээд гитараа өвдөр авцсан байгаа бол эхлээд суулт гэдэг зүйлийг мэднэ. Сууж тоглодог төвлөр хуур, босоо мөрөг хийж байдаг юм уу? Сууж тоглодог бүх хөгжмийн зэмсүүд сандалны 3-ны дээр суудаг. За миний сандал маань бол угаасаа их жижигхэн өндөр сандал байна л да. Тэгэхээр энэ жоох урагшаа суучаад гэсэн. За тэгээ боож өгвөл нуруу тэгш байхыг хичээгээрэй. За энэ ихтэй онлын үйл би та бүхэнд хэлж өгч байгаа. За дараагийн зүйл юу гэдэг вэ гэхээр гитаранд суулт гэж үүдэг. За сандлын 3-ны дээр суухаас гадна гитарын хоёр төрлийн суулт үүдэг. Нэг нь зүүн хөлн дээр авч суудаг. Зүүн хөлн дээр. Гитарын энэ одоо ухрахаа хэсгээ зүүн хөлн дээр аваад за хөлний дор фидал гэж нэрлэдэг ийм гişгүүр байдаг. За тэр суултыг яг энэ хүү суулт юу гэж нэрлэдэг вэ гэхээр мэрэгжлийн суулт буюу сонгодог суулт гэж нэрлэдэг. За сонгодог суулт гэдэг маань одоо миний яг энэ артлын фонд харагдаж байгаа энэ классик гитаруудыг нэрлэдэг. Хөвчлэн классик гитараар тоглож байгаа хүмүүс маань ийм зүүн хөлн дээр гитар авч сууж тоглодог. Энэ нь илүү comfortable буюу би нэг лангугтай болох гэж хийж байгаа юм шиг та угаас нөгөө онлайн зүйл дээр ингэж явдаг. Илүү их тухтай байдаг зүүн хөлн дээр авч суугаад. За харин баруун хөлн дээр авч суудаг. Энэ бол бас буруу зүйл биш. Баруун хөлн дээр авч суудаг нь энгийн буюу чөлөөт суул гэж нэрлэгддэг. За тэгэхээр энэ ялангуяа манай 440 гэрс нэвтрүүлгийн гол зорилго маань finger style урсгалыг Монголд бас их нэвтрүүлэхийг миний би их хичээдэг. Тийм болохоор яг finger style сонирхтой залуус маань бол ингээс суучвал энэ буруу биш. Энэ finger style урсгалын хүмүүс бол бүгдээрээ баруун хөлн дээр авч суудаг. Мэдээж finger style-аас гадна манай нэвтрүүлэг маань дуу та ямар дуу дуртай байна тэр дуу болгоны ч юм мэдээ зааж өгөх болно. За ингээд гитар маань ерөнхийдөө эхний чинь акустик төрөл дотроо бүгдээрээ ярээ. Акустик төрөл нь дотроо стил гитар, найлон буюу одоо сатуркустай гитар гэж ялгдаг. Сатуркустай гитар нь яг миний харалтай ийм бүдүүн бүзүүтэй ийм сатуркустай байдаг. Харин стил гитар нь болохоор ийм төмөр утастай. За товчондоо хэлэх юм бол акустик гитарыг дотор нь стил болон найлон гэдэг хоёр ангилчдаг гэж та ойлгож болно. За одоо дараагийн бидний мэдэх ёстой зүйл юу вэ гэхээр гарын тавил гэж үүдэг. Суултыг бол бид нар мэдлээ. 440 гэрс нэвтрүүлэг маань сонгодог гитарыг заагаагүй учраас бид нар хөвчлэн finger style сурч байгаа учраас баруун хөлн дээр авч суучна гэж та ойлгож бас болно. За дараагийн зүйл маань гарын тавил. За гарын тавил бас сурахаас өмнө хэдүүлээ бас хэдийн мэдэх ёстой. Эхлээд гитар гэдэг хөгжмийнхаа бүтцийг хамгийн түрүүнд маш сайн мэддэг байх хэрэгтэй. За тэгэхээр эхлэн гитар маань энгийнээр бодвол их би буюу одоо энэ хэсэг маань одоо бокс гэж нэрлэгдэн их би. За хүзүү хэсэг. За тэгээд хүзүүний дээр байгаа мэдээж толгой хэсэг. За дахиад их би, хүзүү, толгой. За толгой гомч мэдээж хажуудалд нь чихнүүд байгаа. 1 2 3 4 5 6 ширхэг чихтэй. 6 ширхэг чихтэй учраас энэ гитар маань 6 ширхэг утастай гэсэн үг. Ерөнхийдөө гитар маань стандарт гитарууд бол 6 ширхэг утастай байдаг. Тэрнээс 7, 8, 9, 10, 11, 25 за хийж байж болно. За дараагийн хэсэг маань нуруу гэж нэрлэгддэг. Утсыг хүзүүнээс өндөрлж өсгөж өгж байгаа дээд нуруу, доод нуруу гэж нэрлэгддэг. За энэ гитар маань нөгөө хар гитар байх учраас бас сайн мэддэггүй ч магадгүй бас энгийн шар өнгөтэй гитарууд маань чинь цагаан өнгийн нуруутай байдаг.
дээд нуруу, доод нуруу гэж нэрлэдэг. За дараагийнс маань утаснууд байна. Утаснуудыг доороос нь эхэлж тоолдог. 1 2 3 4 5 6. Хамгийн нарийн утсыг 1, тэрний нийтлэг 2, тэгээ 3 4 5 6 гэж тоолчихно. Маш амархан. Үүний дараа гитарын хүзүүн дээр нь ийм төмөр зүйлүүд байгаа. Үүнийг орсоор лад, англиараа fret, монголоор бол үйл гэж нэрлэдэг. За гитар гэдэг хөгжим маань ерөнхийдөө Монголд Оросоос орж ирсэн учраас бид нөгөө гитар тоглодог ах нар маань ч гэсэн лад гэдэг нэрлээд хэвшсэн байдаг учраас би яг нэвтрүүлгийн туршид лад гэдгээр ярьж явах болно. За нэгдүгээр лад буюу нэгдүгээр үе гэж нэрлэнэ. Нэгдүгээр үе. Тэгээд хоёрдугаар үе 3 4 5 6. За гэх мэт дэшега 19-с 21 ладтай байдаг. За тэгээд ладууд маань тэмдэгтэй байдаг. 3 1 2 3 дахь лад, 4 5 дахь лад, 6 7 дахь лад, 8 9 дахь лад. Тоонуудыг бодох юм бол 3 5 7 9 буюу дандаа сонгоо тоонууд байж байгаа. 3 5 7 9. Тэгэхээр нэвтрүүлгийн турш за би зүүн гарынхаа тэр хурууг тэтгэвэр утасны за 5 дахь ладан дээр тавиараа гэд хэлэх юм бол хүмүүс маань 1 2 3 за ингээд тоолчдаг. Ингэж тоолж байгаа юм чинь би баг унтчих واخ. Тийм учраас гитарын ладуур аль болох бити тоолоор сонгоо тоонуудыг эхлэж хийж хэрэгтэй. 5 гэх юм бол 2 сонгоо, 7 гэх юм бол 3 сонгоо, 3 гэх юм бол эхний сонгоо. За тэгш тоонууд хэлээ явуучих юм бол жишээлбэл 8 гэдэг юм бол 7 9 2 маань сонгоо түүний голынх нь гэсэн үг. За үүнээс гадна 2 цэгтэй нэг лад байгаа. Үүнийг 12 дугаар лад гэж нэрлэдэг. 12. Тоолоо зүнийг 2 4 5 за энэ ч 9 дугаар лад. Тэгээд 10 11 12. 9 чинь хамгийн сүүлийн сонгоо учраас 12. За зарим гитарууд энчэнэ бас тэмдэг байдаг. Энэ хоёр мэдээс 2 сонгоо тоо буюу 15 17 дугаар ладууд байдаг. За гитарын бүтцийг ерөнхийд нь авч үзвэл их бие, хүзүү, толгой, 6 ширхэг чихтэй чихнүүдийг тоолохдоо 1 2 3 4 5 6 буюу нар буруу тоолдог. Нар буруу тоолдог. 1 2 3 4 5 6. За монголчуудын дунд нэг жоохон буруу байдаг зүйл нь юу вэ гэхээр энэ хэсгийг маань гар гэж нэрлэдэг. Гитарын гар гэж нэрлэдэг. За тэгэхээр зүгээр айгу логикоор авч үзвэл энгийнээр авч үүнийг гитарын их бие гэж үзээд үүнийг хэрэг гар гэж үзэх юм бол миний толгой лав гарын дээр төгтдөггүй. Миний толгой лав гарын дээр төгтдөггүй. Миний толгой үзэн дээр л төгтдөг. Тэгэхээр логикоор бодоод үзэхээр энийг гар гэж нэрлэх нь бас тийм ч хоногчтой зүйл биш. Яг англи хэлэн дээр явахдаа үүнийг neck буюу хүзүүл гэж нэрлэдэг. За тэгэхээр гитар сурч байгаа та бүхэн эхнээсээ нөгөө гитарынхаа бүтцүүдийг зөв нэшээ сурчих юм бол цаашдаа ч хэрэгтэй бас энэ маань ирээдүйд гитар сонирхож байгаа залуусд маань их хөв нэмэртэй болов гэж өчигөн би бодож байна гэж. За их бие, хүзүү, толгой, чих, за мэдээж хоёр ширхэг дээд нуруу, доод нуруу. За дараагийн хэсэг саунд хол буюу одоо монголоор цар гэж нэрлэдэг. Одоо энэ авиаг маань утаснаас гарсан авиаг тусгашоо оруулаад ойлгож гарч ирж байгаа энэ зүйлийг цар гэж нэрлэдэг. За энэ уртлын хэсгийг нүүр гэж нэрлэдэг. Нүүр мод. За энэ хэмжээд бид нар ихний ээлж нь мэддэг байхад ерөнхийдөө нэг халцахгүй дээ. Мэдээж дараагийн дугаараар та бүхэнд гитар худалдаж авахдаа юуг анхаарах уу, гитарын утсыг яаж солиодгийг гэж зөндөө олон юмнуудыг та бүхэнд хэлж өгөх болно. Нэг дугаарт энэ болгоны бас багтаах боломжтой учраас бас та бүхнээс хүлцэл өчөж байна гэж. За одоо гитарынхаа бүтцийг мэдсэн юм чинь гитарынхаа бас суултыг мэдсэн. Одоо тавил гэдэг зүйл. Гитарын тавил. Баруун гараа булчин хэсгийг гитарынхаа за одоо энэ доохон хэсэгт байрлуулад булчингаараа тавина. За зарим хүмүүс маань ингэж тавьчихдаг. Бас буруу. Бас эсвэл бүр ингэж одоо юу гэх юм хавчаа суучдаг. За энэ бас л буруу. Зөв тавих юм бол булчин хэсгийг ч тавиулаа. Гар хөнгөн хөдлөхөд ямар ч саадгүй байх хэрэгтэй. За баруун гараа тавил юм байна. Одоо тэгвэл хурууны дугаар болж байдаг. Баруун зүүн гарны 5 5 хуруу дугаарладаг. Гэтэ их сонь дугаарладаг. За баруун гар бол эрхээ хүмүүс ихж тулдаг. 1 2 3 4-р хуруу гэж тоолдог. Одоохондоо энэ хурууг бид нар тоолохгүй. Гэхдээ үүнийг бас өөр үсгээр тэмдэглэдэг. Тэрийг явандаа дараагийнхын 3 4 5 6 за 10 20 за мэдхгүй яг аль нэг хичээлээр зааж өгөх болно. 1 баруун гар 1 2 3 4-р хуруу. За чигч хурууг тоолохгүй. За тэгвэл зүүн гар арай үүнийг бас сайн харж байгаа. Эрхээ хурууг тоолдгоо. Яагаад эрхээ хурууг тоолдгоо юм бэ гэхээр эрх хурууг гитарын хүзүүний арталт нь байрлуулдаг учраас энэ хурууг 0 хуруу гэж явдаг.
За тэгээд энэ 0 3 бол мэдээж 7 хуруугаас эхэлнэ. 1 2 3 4 хуруу. За гараа хатгачаа 5 хүн үзээрэй. 1 2 3 4. Харин баруун гараа болохоор дэлгэж байгаа 1 2 3 4. За үзье. 1 2 3 4. Зүүн гар нь эрхээ ургууд дэлгэхгүй жаад 1 2 3 4. За ингэж хурууны дугаарлалтай. За одоо баруун гарыг дугаарлах нь ямар учиртай вэ гэхээр гитарын утсыг мэдээж доороос нь эхэлж тоолдог. 1 2 3 4 5 6. Доороос нь эхэлж тоолдог. Гитарын утсыг доороос нь эхэлж тоолдог гэж би түрүүн 5 хүнд хэлсэн. 1 2 3 4 5 6. Хамгийн бүдүүн утас нь 6 дугаар утас гэсэн. За тэгвэл баруун гарын 1-р хуруу буюу эрхээ хуруу гитарын 6 5 4-р утсыг тоглодог. Өөр утсыг тоглохгүй. 6 5 4-р утсыг тоглоно. Өөр утсыг тоглохгүй. За одоо бүгд дуурч үзье. За яг та нэвтрүүлгийг үзээд гитараа өвдөр аваад суудсан Монгол яг надтай зэрэг дуурах гээд үзээрэй. Гитар чинь хөвгтөө хөвөхгүй бол одоохондоо нэг чухал биш. Хамгийн гол биднээс зөв техниктэйгээр яг зөв сурах учраас хөвгөд уурсан түнд бити бас санаа зовоор аяанда дараагийн нэвтрүүлэгт яаж гитар хөвгөлдөг талаар би бас та бүхэнд зааж өгөх болно. За гитарыг булчээсгээр гараа булчээсгээр гитарандаа байрлууллаа. За хуцаа дуурж үсгэхээс өмнө бас тавил гэж бас зүйл байгаа. Гитарын тавил, гарын тавил. Эрхээ уруу буюу 1-р урууг. За яг цар буюу саунд хоолойгоо яг төв хэсэгт нь байрлуулж байгаа хэрэгтэй. Гэтэ бити ингэж ташуу байрлуулаа. Босоо. Хумсны чинь толио хэсэг нь яг гол хэсгээр өөрлөж харж байгаа хэрэгтэй. Өөрлөж чинь. За дараа нь дунд хуруу буюу 1 2 3 дугаар хуруу. Эрхээ уруутай параллел ийм болно. Эрхээ уруутай параллел ийм болно. За одоо анхаарах нэг зүйл нь гитарын тавилаа анх нөгөө хүмүүс маань сурахдаа нэг буруу зүйл нь гитараа ингээд наагаад тоглож сурсан хүмүүс зөндөө байдаг. Энэ нэгт харагдцсан үдсэн их муухай харагддаг. Хоёрт тоглолтын үдсэн энэ айгүй бохор тоглогддог. Гуравт энэ хурд хийж тоглоход айгүй хэцүү болдог. Тэгэхээр тавил гэдэг зүйл хамгийн чухал байдаг. Тавилаа. За 2 дугаар ураг параллел болголоо. За одоо үлдсэн урагнд дийлгэнэ. Тэгэхэд гарын шуу хэсэг гитараас зайтай болж эхэлдэг. Одоо энэ хэсгээрээ ингээд зайтай болчихно. Ийм зайтай. Ингэж наалдахгүй наа гэсэн. За ингэж болохын тулд нөгөө энэ хуруу маш их үүрэгтэй төвсөд байрлсан. Энэ хоёр ингээд параллел байрлаад ингээд гитар чинь гарчин хүсүүсэг ингээд төмбөгээд гаргаад ирнэ. Төмбөгээд. За одоо тэгэд үлдсэн урагнд тавина. За ингээд баруун гарын тавил ийм болдог. Ингэж наалдахгүйгоос ерөөсөө ингэж наалдахгүй. Эрхээ уруу өөрлөж харж байгаа. Хүмүүсийн төлөв нь яг өөрлөж чинь ингэж харагдаж байгаа хэвээр. За 2 3 дугаар ураг яг эрхээ уруутай параллел байлгаад тэгээд гитар дөрмж наахгүй уус наалдахгүй л тийм нөгөө эрхээ урууч ийм босоо байх учраас ийм боллоо. Үлзүүр нэг тавилаа. За ингээд баруун гарын тавил ерөөхдөө гитарын дээр байлгад гарчин ийм тэгшгэн биш ийм хөнгөр ийм л байж ах хэрэгтэй гэдгийг л ойлгоод авчих хэрэгтэй. За одоо дараагийн хийх зүйл нөгөө мэдээж буцаантаа дуурж эхэлнэ. За уцаа дуурахтаа 1-р ураг буюу эрхээ ураг 6 дугаар утсанд байрлалаа. 6 дугаар утсанд байрлалаа. Хурууны энэ үеэр одоо энэ хамгийн энэ угийн үеэр гэсэн үг. За яаж хөдөлсөн бэ гэхээр хүмүүс ингэж татах гэдэг. Энэ үеийг ингэж хөдлөх гэдэг. Ингээм бол буруу. Зөвхөн энэ үеийг хөдлөнө. Гадагшаа ийм. Ингэж хөдлөнө. За утсанд байрлууллаа. Гадагшаа. За 1-р хуруу буюу эрхээ хуруу маань гитарын 6 5 4-р утсыг тоглодог. 6 5 4. Өөр утсыг одоохондоо бид нэр тоглохгүй. 6 5 4. За удаан дахиад дуурайд үзье. 6 5 4. За 1-р хуруу эрхээ хуруу маань энэ 3 утсыг тоглоно. Өөр утсыг дуурахгүй. За дараа нь 2 дугаар буюу 7 хуруу 3 дугаар утсны доор байрлал. 3 дугаар утсны доор байрлал. За одоо анхаарах нэг зүйл. Хамгийн чухал нэг зүйл маань эрхээ хуруу одоо зарим бие дагаа сурцсан ч юм уу тавилаа буруу тавиад сурцсан хүмүүс маань эрхээ хуруу тэр тэнд хоол нисэж явж идэг. Энэ бол буруу. Эрхээ хуруу ямар байх ёстой вэ гэхээр
долоо болон эрх урууч нь нэг шугамд буюу параллел бас байрлах ёстой. Долоо уруу 3 хувцасны доор байрласан. Эрх уруу 6 хувцасны байрлахад юм чимхэж байгаа юм шиг юм болно. Юм чимхэж байгаа юм шиг юм. Бүр ийм биш байх нь шүү дээ. Яг 2 3 өндгөөр нийлж яхаар дээрээс нь харуул. За юм бэл. Энэ хуруу урталтаа хязгаарч ингэж байрлаж болохгүй. Параллел эсвэл баг зэрэг хойно бол байж болно. Гэтэ болж өгөл параллел байрлаж болохыг хичээгээрэй. За дараа нь 3 дугаар хуруу буюу дунд хуруу 2 дугаар хувцаснд ор. За энэ маань мэдээж ингэж параллел байрлаж болохгүй. Тэгэхээр хувцсыг тоглож болохгүй болчихно. Арт талд нь яг 2 дугаар хувцсны буцаандаа байрлана. Гэтэ 7 дугаар хуурийнхаа арт талд нь. За дараа нь ядам хуруу 1 дугаар хувцсны дор. За ингээд бид нар баруун гарын тавилыг сурчлаа л гэсэн. Гар маань тав ганцаараа ингэж наалдахгүй гоц, ингэж наалдахгүй дандаа юм зайтай хөнгөр. За одоо бүгдээрээ дуурж үзнэ. Эхлээд 6 дугаар хувцсыг дуурай. За 5 4. За дараа нь 3 дугаар хувцас. За 3 дугаар хувцсыг дуурайхдаа хурууных үндүүдийг битгий ингэж лав бүтгэж хийгээрэй. Тэг шаардлага ерөөсөө байхгүй. Зүгээр утаснаар хөнгөн тавь. Хурууных үндгийн хэсгээл шүрэгтүүдийг тавь. Бүр ингэж шаашны хийхгүй гэсэн. Тавилаа. Одоо хурууны энэ 2 дугаар үе яг энэ хэсгээр өөр зүгөө татна. Маш гараа атж байгаа юм шиг. Хаас атж байгаа юм шиг. За ингэж татна. За бас буруу сурсан хүмүүс нэг алдааны үед үгээ ингэж татах гэдэг. Гараараа хуруу биш гараараа тоглох гэдэг. Ингэж. За ингэх юм бол бас хамгийн буруу. Баярлалаа. Энэ үе. Наашаа бодлоо. Ингээл болоо. За дараа нь 2 дугаар хувцас яг энэ зарчимд адилхан зөвхөн хурууны дараа нь ядам хуруу. Ингээл болоо. Анхан байгаас. За тэгэхээр хуруунуудаа уцнууд дээр зөв байрлуулах нь хамгийн чухал. Тэгэхгүй буруу байрлуулаад хэрвээ ийм эсвэл ийм байрлуулаад гэх юм бол нөгөө тавьчин өрөө буруу болоод өгч. Тэгэх юм бол хөгжимчин сумуугаад уган цаашдаа суртаач нөгөө хуурд цэврүүнг гэдэг зүйлсүүд бас байхгүй болчихно. За тэгэхээр бас нэг анхаарах юм. Та миний гарыг сайн хараарай. За юу анзаарчихсан бэ гэхээр миний гар ерөөсө хөдлөхгүй байгаа. Гар ерөөсө огт хөдлөхгүй байгаа. Зөвхөн хуруунууд тоглолт хийж байгаа. Нааш уяраа татчих байгаа. Дахиад хараарай. 6 5 4 3 2 аккорд гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр монголчууд маань үнийг барилт гэж нэрлэдэг байдаг. За ерөнхийдөө барилт гэж нэрлэх нь бас тийм ч хоногчтой зүйл биш. Бүгдээр нь нэвтрүүлгийнхаа турш аккорд гэж нэрлэдэг хөвшүүл их зүгээр. Товчхондоо хэлбэл аккорд гэдэг нь 3 өнгөний өндөрлөг буюу терцийн гурвал гэж нэрлэдэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл бид нар ганцхан даа өнгө. Энэ бол ганцхан өнгө дуурсан. Би ганцхан өнгө дуурж байгаа. Жишээлбэл 6 дугаар цэцэг татаад ганцхан өнгө дуурж байгаа. Энэ бол дан өнгө. За жишээлбэл 6 5 гэдэг 2 өнгөний дуурал 2 үсэг зэрэг дуурал 2 ширхэг өнгө дуурч байна. 2 ширхэг өнгө дуурч байна. За тэгвэл 6 5 4 дугаар утсанд зэрэг татаа үзье. За аккорд гэдэг ойлголт нь 3 ба түүнээс дээш өнгөнүүд 3 ширхэг өнгө болон 4 5 6 7 8 9 10 хичээж болно. 3 ба түүнээс дээш өнгөнүүд зэрэг дуурахыг аккорд гэж нэрлэдэг. Аккорд. Жишээлбэл до ми соль гэдэг 3 өнгө зэрэг дуурах юм бол энэ маань до мажорын аккорд дуурж байна гэсэн. Тэрнээс ганцхан до гэдэг өнгөд дуурч юм бол дан гişиг дуурна. До ми гэдэг 2 өнгөд дуурч юм бол үнийг интервал гэж нэрлэдэг. За энэ онлайн талын юмнууд юм мэдээс цааш та хэлж ярьж өгөх болно. Тэгэхээр өнөөдөр жоохон сонирхолтой байхын тулд хурдан шиг аккорд үзэх хэрэгтэй юм. За бидний хамгийн түрүүнд үзэх аккорд маань ер нь хүн хамгийн түрүүнд гитар сурахад дөхөн ойлгомжтой амархан энгийн дөрвөн аккордыг бид нэр өнөөдөр үзэж байгаа. Одоо би та бүхэнд хурууны дугааруудыг хэлж өгнө. Хурууны дугаар. Гэтэ энэ маань мэдээж бид нар баруун гараа үзэж учраас одоо зүүн гарын хурууны дугааруудыг үзэх болно. Зүүн гар ихтэй бүгдээр саний.
эрхийн ураг тоолдохгүй. Буюу 0 хуруу гэж боддог. Тэгвэл 1 буюу 7 хуруу, 2 дунд хуруу, 3 ядан хуруу, 4 чигчийн хуруу. 100 гарын 4-р хуруу гэх юм бол чигчийн хуруу гэсэн. 100 гарын 1-р хуруу гэх юм бол 7-р хуруу гэсэн. За үүнийг та бүхэн сайн тогтоож аваарай. За би маш удаан та бүхэнд хэлж өгөх болно. Та яг өөрөө гитар аваа сууж байгаа бол миний хэлсний дагуу эхнээс нь яг алдахгүйгээр миний хэлсэн утаснууд дээр дараад байгаарай. За 100 гарынхаа 4-р хуруу. 100 гарынхаа 4-р хуруу. 100 гарын 4-р хуруу гэдэг маань бодох хэрэгтэй. Эрхийн ураг тоолдохгүй. За тэгэхээр бодоод олоорой. 1-р утас. 1-р утас. 1-р утас гэдэг маань хамгийн доотлох утас маань. Хамгийн доотлох утас маань. 100 гарынхаа 4-р хурууг 1-р утасны 3-р лад нэр тавих хэрэгтэй. 100 гарын 4-р хурууг 1-р утасны 3-р лад. За 4-р хуруу гэдэг маань 1 2 3 4 1 2 3 3-р лад. Лад гэдэг маань ингээд энэ төмрөөс энэ хэсгийг 1-р лад гэж нэрлэн, ингээд 2-р лад гэж нэрлэн, 3 4 5 6 7 8 9 10 ингээд 19 ладтай байдаг. Харин одоо 4-р хуруугаар 1-р утасны 3-р ладан дээр тавиараа гэж хэлсэн. За хүмүүс маань янз бүрээр тавьчих магадгүй. Ийм эсвэл ийм янз бүрээр магадгүй. За тэгвэл одоо бүгдээрээ сая бид нар баруун гарын тавилаа үзсэнтэйгээ яг адилхан 100 гарын тавил гэж юу юм бэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй байна. За энэ зүйл би ганцуудаа хэлж өгөх учраас та бүхэн сайн тогтоож аваарай. Хурууны өндөг яг энэ хэсэг. Хурууны өндөг яг энэ хэсэг. Утастай байрлана. Тэрнээс мах буюу илүү мах гэж нэрлэдэг. Энэ хэсэг маань ингэж байрлахгүй. Яг хурууныхаа өндөгийн хэсгээр тавилаа. За одоо дараагийн чухал хэсэг маань хурууны үеэр суулгаж үүдэг. Энэ ихний үеэр суулгаж өгнө. Өндөгөрөө давлаа ихний үеэр суулгаж өглөө. За одоо анхаарах дараагийн зүйл маань энэ булчин хэсэг биетэй ингэж наалтсан байх юм бол буруу. Биетэйгээ наалдаж болохгүй. Биенээс жоохон сайтай байна. Баг зэрэг биенээс холдуулна. Ингээд наалдаад ирэх юм бол буруу. Жоохон сайтай. За одоо дараагийн бас нэг чухал зүйл ард барилах энэ хуруу. За ялангуяа охтууд маань их алддаг зүйл маань ягаад чи бүүмд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бас нэг тийм физиологи юм байна л да. Эрэгтэй хүмүүс их алдахгүй. Охтууд их алддаг. Ингээ барьчдаг. Эсвэл нэг энэ чинь салцсан явждаг. Эсвэл урдаас харахад хуруу мөр ингэсэн энэ их хуруу урталгаа гарцсан явждаг. За энэ бол хамгийн буруу. Энэ өстө байж болохгүй зүйл. За би жоон сүртэй хийсэн гоо. За ямар байх ёстой вэ гэхээр эхний чинь бид нар сурахтаа эрхийн ураг босоо яг ийм босоо байлгах хэрэгтэй. За яг баг зэрэг нэг хазаалт өгж болно. Нэг иймэрхүү. Энэс нэг энэ хоёрын хооронд хазааж болно хуруу. Тэрнээс бүр ингэж хазааж болохгүй. Энд чинь салж болохгүй. Анхаарах зүйл нь юу вэ? Босоо байлгах юм баг зэрэг хазаалт өгж болно. За тэгээд энэ эрхийн уруу маань энэ хүзүүнээс хизээч салж болохгүй. Яг араас нь дандаа тушиж явах хэрэгтэй. За одоо дараагийн хэсэг. Хажуу талаас нь харуул гарчийн тэгшин байх юм бол буруу. Тэгшин байх юм бол буруу. Ямар байх ёстой вэ гэхээр за та бүхэн одоо энэ баруун гар ашиглаад энэ хуруу гоцоолгож жагаад энэ хуруу гоцоолгож жаад яг энэ бугой энэ хэсэг дээрээ дагаарай. 100 гарах. Тэгэхэд гарчин юм хөнгөр болж эхэлнэ. Хөнгөр урагшаа. За одоо баруун гараараа дарлаа хөнгөр болсон. За булчингаа шалгана. Шуу буюу бугуй хэсэг маань зүг байна. Зүг байна. Одоо өндөг хэсгээр дарсан. Одоо эхний үеэр суулсан. Суулсан. За ингээд та 100 гарын 50 гэдэг зүйлийг ойлгож авлаа. За одоо дараагийн хуруу. 100 гарынхаа 3-р хурууг 2-р утасны 3-р ладан дээр тавиарай. 2-р утасны 3-р лад. За би та бүхэнд харуулахгүй. Тэгэхээр та бүхэн нэг өөрсдөө жоохон бодоод үзээрэй. 100 гарынхаа 3-р хурууг 2-р утасны 3-р лад. 3-р хуруу буюу 1 2 3 ядан хуруу. 2-р утас гэдэг маань хамгийн доотлох маань 1 тэгээ 2. За тэгээ 3-р лад гэхэд 1 2 3-р лад. Энд чинь ингэ тавигдана. За ийм болж байна. За буугаа бодно, булчингаа бодно. За одоо дараагийн хэсэг. Дараагийн хуруугаа тавих бай. 1-р хуруу.
1-р хуруу буюу 7 хуруу. 5-р утасны 2-р лад. 5-р утасны 2-р лад. 6 5 2 гэхээр 1 2. Яг хурууны хүндгэр тань. За юм боллоо. За дараа нь 2 дугаар хуруу. Буюу одоо ганц үлдсэн жоохон суурч магадгүй тийм дунд хуруу. 6 утасны 3 дугаар лад. За ингээд өнөөдрийн 440 Гц Монголын хамгийн анхны цорын ганц нэвтрүүлгээ та бүхэнд үзэж байгаа хамгийн анхны аккорд бол соль мажор буюу G үсгээр тэмдэглэдэг аккорд байна. Соль мажор. За одоо яг миний доогуур нэг хүснэгчиг зүйл гараад ирсэн байна. Үүнийг гитарын хүснэгт гэж нэрлэдэг. Гитарын хүснэгт. Энэ хүснэгтийг уншихад маш амархан. Хурууны дугаарууд болон утасны ладууд, утасны дугаарууд, утаснууд тэгээд дээрээс нь ладууд байрлсан байна. Ладууд байрлсан байна. Бөөрхи юмдээ тоонууд байгаа. Тэднээс бол хурууны дугаар, тод зураастай хэсэг нь буюу тод бүдүүн зураастай хэсэг нь гитарын нуруу, дээд нуруу. За тэгээд ладуудад толгой чинь 1 2 3 дугаар лад. 4 5 дугаар лад. За одоо миний доор гарч байгаа зурган дээр 4 дугаар хуруу 1 2 3 дугаар ладан дээр байрлаж чинь гэтээ 1 дугаар утас. За дараагийнх нь 3 дугаар хуруу 3-ын тоотой нэг бөөрх юм байгаас тэр маань 1 2 3 дугаар бас ладан дээр байна. Тэгээд 2 дугаар утаснаа байрлаж байна. За дараа нь 1-ийн тоо буюу 7 дугаар хурууг тэмдэглэсэн байна. Тэр нь болохоор 5 дугаар утасны 2 дугаар лад. 1 2 юм байна. Дараа нь 2 дугаар хуруу 6 дугаар утасны 3 дугаар лад. За үүнийг гитарын хүснэгт уучлаарай аккордын хүснэгт гэж нэрлэдэг. Энэ зүйлийг бид хамгийн түрүүнд уншиж сурах хэрэгтэй. Энэ зүйлийг хараад шууд ойлгодог болох хэрэгтэй. За хамгийн ихний аккордоо барьсан соль мажор. Одоо бүгдээрээ нөгөө баруун гараас урсан баруун гараараа хамгийн анхны аккордыг дуурайж үзье. За тавилаа ихлэ бодох хэрэгтэй. За эхлээд утаснууд дээр хуруунд байрлуулах хэрэгтэй. За юм болсон. За эхнээс нь дуурай амжилт. 6 5 4 3 2 1. За одоо тэгвэл та дөнгөж анхудаа гитар барьж байхад нэг ийм хүн тохиолж магадгүй. За нэг ийм хүн дуурайж магадгүй. Энэ таны буруу биш ээ. Анх сурж байгаа хүн болгон шууд аккордыг дуурайж чадахгүй. Тэгэхээр та энэс бити шалтраарай. За дуурахгүй байх шалтгаануудыг би та бүхэнд хэлж өгье. Нэгт нөгөө артлын хуруу буруу барьсан бол дуурахгүй. Араас нь тушиж өгөөг учраас. Хоёрт хуруунуудыг чанга дарж өгнө. Утаснууд дээр сайн чанга дарж өгнө. За хуруу чинь жоо өвдөж магадгүй. Гэтэ энэ өвдөлтөд өсрөл нэг 7 хоног болоод байхаа болж байна. Соль мажор эхнээс нүрэ 6 5 4 3 2 1. За дуурахгүй байх шалтгаануудыг би хэлсэн. Утаснуудаа сайн чанга дарахгүй хом дуурахгүй. За тэгээд дараагийн шалтгаан илүү мах гэж нэрлэдэг. Энэ хэсэг маань доотлох утас нь жоохон шүгчих юм бол бас ингэ дуурдаггүй. Тэгэхээр хуруунд яг өндгөөр нь суулгаад дараад эхний үеүүдээр нь сайн суулгаж өгөх хэрэгтэй. Маш сайн суулгаж өгөх хэрэгтэй. За ингэж аккорд маань цэвэр дуурж байгаа. За одоо хамгийн ихний аккорд үзсэн соль мажор. Одоо 2 дахь аккорд үзье. Энэ амар амархан аккорд байгаа. Доор хүснэлт гарч байна. Аккордын хүснэлт маань гарч байна. За харъя. 2-ын тоо 1 2 дугаар ладан дээр байна. За утсыг харъя. 1 2 3 4 5 дугаар утсан дээр байна. 5 дугаар утсад юм 1 2 3 4 5. 2 дугаар лад тэгэхээр 1 2. 2-ын тоо байгаа учраас 2 дугаар хуруу буюу дунд хурууг тэмдэглэж юм гэсэн. За дараа нь 3-ын тоо. 3-ын тоо гэдэг маань 3 дугаар хуруу буюу яг дунд хуруу чинь дараагийн хуруу, ядам хуруу. Яг доотлох утаснаар гарч ийн. Яг доотлох утас. Тэгэхээр 4 дугаар утас гэсэн. Тэгээ 2 дугаар лад. За ингээд бидний үзэж байгаа 2 дахь аккорд. Ми минор. Ми минор гэдэг аккорд үзэж байна. За одоо мэдээж дуурайж үзнэ. Баруун гараараа. За ингээд бүгдээрээ 2 ширхэг аккорд сурлаа. Эхнийх нь соль мажор. За одоо аккордуудаа хооронд нь сольж дуурайж үзэх хэрэгтэй. Сольж дуурайна. Эхлээд соль мажороо барина.
За дуугая. За дараа саяны үзсэн аккорд буюу ми минор. Хоёрдугаар руу 5 дугаар утасны хоёрдуулаад, 3 дугаар руу 4 дугаар утасны хоёрдуулаад. Одоо бүгдээрээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ маань юу вэ гэхээр аккорд гэдэг зүйл маань дотроо хоёр төрөл байдаг. Хоёр төрөл байдаг. Үүнд мажорих болон минорих гэж байдаг. За жишээ бид нар бүгдээрээ сая соль, мажор гэдэг аккорд үзсэн бол яг үүний эсрэгээр нь соль, минор гэдэг аккорд бас байдаг. Ми минор гэж үзсэн бол яг түүнийхээ эсрэгээр ми мажор гэж байдаг. Мажор минорын ялгаа нь юу вэ гэхээр мажор аккордууд нь за зүгээр хараар тайлбарлаж өгөх юм бол илүү цоглог өнгөн дээшээгээ буюу цоглог дуурдаг. Харин минор аккорд нь ихэвчлэн уянгийн дуунууд дээр ажилладаг гэх юм уу та жоо тийм гунгийн уудахтай тийм өнгө ажиллаад дуурдаг. Үүгээрээ л мажор минор нь ялгаатай байдаг. За яг яагаад ийм байдгийг бэ гэдгийг мэдээж дараагийн мэдүүлгээ зааж өгөх. За одоо ингээд 3 дахь аккорд буюу до мажор гэдэг аккорд үзэж чинь до мажор. За хурын дугаарыг хэлж өгье. Доогор хүснэгт манайхтай гарч байгаа. Хүснэгтээ сайн хараад миний хэлж байгаа дагуу хүснэгтлүүгээ хараад авах юм бол бас ойлгох хэлбэг амар болно шүү. Нэгдүгээр хуруу гэж байна. 1-ийн тоо байна. Нэгдүгээр уучлаарай. Хоёрдугаар утасны нэгдүгээр лааданд дарагдсан байна. Хоёрдугаар утасны нэгдүгээр лаад. За энэ чинь. За дараа нь хоёрдугаар хуруу. Хоёрдугаар руу 5-дугаар утасны хоёрдугаар лааданд дарагдсан байна. 5-дугаар утасны хоёрдугаар лаад. Уучлаарай. 4-дугаар утасны хоёрдугаар лаад. За ийм болсон. За дараа нь 3-ын тоо байна. За тэр маань яг 4-р утас маяг дээдлэлт харагдаж чинь тэгэхээр 5-дугаар утас шүү. Гэхдээ лаад нь 1 2 3-дугаар лаад нар. За ийм болж байна. Бидний үзэж байгаа 3 дахь аккорд. До мажор. Дахиад эхнээс нь 1-р руу 2-дугаар утасны 1-р лаад, 2-дугаар руу 4-дугаар утасны 2-дугаар лаад, 3-дугаар руу 5-дугаар утасны 3-дугаар лаад. За одоо дуурна. Дуурахтаа нэг зүйлийг анхаарна. До мажор гэдэг аккордыг дуурахтаа 6-дугаар утсыг дуурдаг. 6-дугаар утсыг дуурахгүй. 5-дугаар утаснаас доошоо дуурна. 5-дугаар утаснаас доошоо дуурна. За ингээд бид нар үзэж байгаа 3 дахь аккорд до мажор. За нэвтрүүлгээ мэдээж та бүхэн YouTube болон манай пэйж хуудасуудаас үзэж дахин үзэх боломжтой байгаа. Мөн давталтууд маань бас гарч байгаа. Яг хязгаар гарч байгаа юм байсан сайн мэдэхгүй байна. Тэгэхээр та бүхэн магадгүй TV хөтөлбөр аваад үзэх хэрэгтэй байна. За ингээд до мажор. Бид нар үзэж байгаа 3 дахь аккорд. За би хурын дугаарыг дахиж хэлье. 1-р руу 2-дугаар утасны 1-р лаад, 2-дугаар руу 4-дугаар утасны 2-дугаар лаад, 3-дугаар руу 5-дугаар утасны 3-дугаар лаад. За юм болж байна. Дуурахтаа 6-дугаар утсыг дуугаж хэлэхгүй. За үнийг до мажор гэж нэрлэдэг. До мажор. За дараа бидний үзэх хамгийн сүүлийн өнөөдрийн нэвтрүүлгээр үзэж байгаа хамгийн сүүлийн аккорд буюу 4 дахь аккорд. Үнийг ре мажор гэж нэрлэдэг. Ре мажор. За доор хүснэгт маань гарсан байна. За хүснэгтээ та бүхэн сайн хараарай. За 1-р руу маань 1 2 3-дугаар утасны 2-дугаар лаад нэр байна. 1-р руу 3-дугаар утасны 2-дугаар лаад. За 2-дугаар руу маань 1-р утасны 2-дугаар лаад. 1-р утасны 2-дугаар лаад. За ийм болж байна. Ийм болж байна. За дараа нь 3-дугаар хуруу буюу ядам хуруу. 2-дугаар утасны 3-дугаар лаад. За би анх хүнээр гитар залгаж байгааг л дээ. Тэгээд нөгөө нэрлж мэдэхгүй, нот мод мэдэхгүй юм чинь. Яг үнийг би нэрлэхдээ нэг цэцгэн барилт мэл гэж нэрлэдэг байлаа гэж. Цэцгэн барилт. Юу гэдэг нь жоох цэцэгтэй төстэй. Та бүхэн бас өөрснөө чийжлэхдээ их амраар бас яаж чийжлэхээр түүгээр бас чийжлэх гэж оролдоорой. Яг нэршлийн хувьд онцгой хувьд явах юм бол үнийг ре мажор гэж нэрлэдэг. За одоо дуурна. Дуурахтаа одоо соль, ми, доогоос нэг өөр зүйл нь 5 6-дугаар утсыг дуурдаггүй. 4-р утсаас доошоо дуурдаг. За дахиад дуурж үзье. 4 3 2 1. За дахиад эхнээс нь би удаа хэлж өгье. 1-р хуруу
3 дугаар утасны 2 дугаар лад. 3 дугаар утасны маань 1 2 3. 2 дугаар лад гэхээр 1 2. 2 дугаар руу 1-р утасны 2 дугаар лад хамгийн доод руу зогсов. Энэ хоёр маань параллел харагдчихэв. За дараа нь 3 дугаар буюу ядам хуруу маань 2 дугаар утасны 3 дугаар лад. За юм болж байна. Яг хурууныхаа өнгөдөө тавиад сайн суулгаж өгөөрэй. За одоо дургаад үзье. 4 3 2 1. За яагаад утаснуудыг энэ тэндээс нь ингэж татаад байгаа юм бэ гэдгийг яг хуу хараад би та бүхэнд хэлээд өгч болно. Гэхдээ ойлгож байгаа хэцүү болчих. Тэгэхээр нэвтрүүлгээр та бүхэн алгасахгүйгээр яг дугаар болгоныг үзээд байх юм бол онлын хувьд ч хэлж өгөөд онлын яг мэдээд авчих юм бол хөгжим мэдээ зүйлийг сурахад бас илүү их хялбар болдог. Тэгэхгүй би өнөөдөр та бүхэнд яагаад энэ татаад байгааг нь хараад тайлбарлах юм бол та бүхэн бас ойлгохгүй манараад авч магадгүй. Учраас би бас тэр болгон хэлэхгүй байна. Тэгэхээр нэвтрүүлгээ алгасахгүй дугаар болгоно үзээрэй л гэж захий да. За ингээд үдсэн 4 аккордоо ихнээс нь бүгдийг тоглоод үзье. Хамгийн ихний аккорд соль мажор. За юм болж байна. За дураа. 6 5 4 3 2 1. За дараагийнх нь ми минор. За ми минорыг чийжлэхэд их амархан ер нь харагдмад рок эсвэл сатан матан ч гэдэг багтал хүмүүс янз бүрээр хэлдэг. Ерөнхийдөө рокууд ингэж бид хитэлтэй байдаг шүү дээ. Яг түн адилхан яг энэ хоёр хуруугаараа 5 4 дугаар утасны 2 дугаар ладнаад авчдаг. Тэгээ 2 3 дэлгэж. Тэгээ нөгөө яг дээрээс нь хамаадаг рок гэж юм шиг байна. Тэгээ чийжлэхэд амархан болчихно. За одоо дураад үзье. 6 5 4 3 2 1. За одоо 3 дахь аккорд до мажор. 1-р хуруу 2 дугаар утасны 1-р лад, 2-р хуруу 4-р утасны 2-р лад, 3-р хуруу 5-р утасны 3-р лад. За одоо до мажорт анхаарах зүйл маань 6-р утасыг дурддаг. 5-аас доош дурна. 5 4 3 2 1. За 4 дахь аккорд маань ре мажор. 1-р хуруу 3 дугаар утасны 2-р лад, 2-р хуруу 1-р утасны 2-р лад, 3-р хуруу 2-р утасны 3-р лад. За өнөөдөр 4 ширхэг аккорд үзсэн. Соль мажор, ми минор, до мажор, ре мажор гэдэг аккордууд үзлээ. За одоо дуурахгүй байх эсвэл та аккордуудаа ингээд хурдан сольж чадахгүй байж болно. Тэгэхээр энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал. Та өдөр болгон шалрахгүйгээр өөртөө 30 минут яг хамгийн гол нь тогтмол гаргаад байх юм бол тогтмол нэг давтсан зүйл өдөр болгон ингээд тогтмол давтаад байх юм бол илүү их хурдан сайжрна. Тэгээс та олон цагаас суулаа гэдэг тэр нэг үр дүн гарахгүй. Та өөрөө л ядрах нэмэр. Тэгэхээр яг өдөр болгон тогтмол өөртөө бас цаг гаргах хэрэг та гитар гэдэг хөгжмөс сурах гэж байна. Тэгэхээр бас гитар гэдэг хөгжмөс сурахад за маш сайн сурах гэх юм бол хамгийн хэцүү гэж байна. Зүгээр л охин найр хэмжээ тоглож байгаа гэх юм бол энэ хамгийн амархан хөгжим гэж бас хүмүүс нэрлэдэг шүү. Тэгэхээр та бүхэн мэдээж нэг хоёрын хооронд бас мэдээж сурахгүй бодож байгаа бах. Тэгэхээр маш сайн сурах юм бол маш их зүйл та бүхнээс гарах хэрэгтэй шүү гэдгийг бас миний зүгээс та бүхэнд зөвлөх байна. Одоо жоохон сонирхолтой нэг зүйл үзнэ. Маш сонирхолтой гэж бас хэлж болохгүй байна. Жоохон сонирхолтой. Одоо бүгдээрээ хитэн тоож хэлнэ. Гоёо 10 жилийн 1-р анги хүүхдүүд чинь хитэн тоож хэлнэ. За би та бүхэн тоо хэлнэ. Та бүхэн бас яг миний араас дагаад давтаад бас хэлээрэй. За эхэллээ шүү. 1 2 3 и 6 3 2 2 3 1 3 2 3. За чийж хэлсэн. За мэдээж амжаагүй гэж магадгүй. Тэгэхээр би дахиад нэг хэлж өгье. Маш удаан хэлж өгөн харин та миний араасыг давтаад хэлээрэй. За явлаа. 6 3 2 3 1 3 2 3. Одоо жоох хурд. 6 3 2 3 1 3 2 3. Дахиад жоох хурд. 6 3 2 3 1 3 2 3. За энэ тоог та бүхэн маш сайн чийжилж аваа. 6 3 2 3 1 3 2 3. За энэ тоонуудад юу хийх вэ? Тэгэхээр бидний хамгийн ихэнд үзсэн соль мажор гэдэг аккорд эхлэх байна. 4-р 1-р утасны 3-р лад, 3-р 2-р утасны 3-р лад, 1-р 5-р утасны 2-р лад,
хоёрдугаар 6 дугаар утасны 3 дугаар Sol major. За нэг та бүхний хуруунууд нэг иймэрхүү те нуурж унах байгаа байшин шиг юм харагдаж болно. Гэхдээ энэ бас нэг цаг хугацааны л асуудал. Та өдөр болгонд бэлдээд байгаа юм бол ингээд гоё над шиг зэрэг те над яг над шиг ийм гоё байж чаддаг болно. За уцнууд уурахгүй байх шалтгааныг хэлсэн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас тэрнээс сайн анзаараарай. Яагаад уурахгүй нэг хуруундаа жоохон засаад яваарай. За одоо 6 3 2 3 1 3 2 3 гэж чиглэсэн тоонуудын үүргийг та бүхэнд үзүүлье. Тэгэхээр бид нэр 6 гэж хэлсэн. Тэгэх юм бол 6 дахь уцаа дуурайна гэсэн үг. 6. Дараа 3. Дараа нь 2. Дараа нь 3. Дараа нь 1. Дараа нь 3. Дараа нь 2. Дараа нь 3. 6 3 2 3 1 3 2 3. За дахиад удаан тоглоё. Одоо нэг анхаарах зүйл баруун гар дээр анхаарах шүү. Хүмүүс маань уцнуудаа буруу хуруугаар одоо шилбэл нэгдүгээр уц ингэж мэдээ эсрэгний хуруугаар ингээ баах уцнууд тоглох гэдэг. Ингэх юм бол маш буруу. Яг татах ёстой хуруунуудаараа уцнуудаа тоглоно. Ядамруу нэгдүгээр уцыг татах ёстой. Дунд хуруугаар хоёрдугаар уцыг татах ёстой, долоо хуруугаар гуравдугаар уцыг татах ёстой. Үүнийг хизээч битээ мартаарай. За эхнээс дахиад нэг тоглох үзье. 6 3 2 3 1 3 2 3. За одоо үүний дараа аккордыг солио. Ми минор. 5 дугаар утасны 2 дугаар ладан дээр 2 дугаар руу, 4 дугаар утасны 2 дугаар ладан дээр 3 дугаар руу. Нэг рок гэдэг аккорд ч шүү дээ. За. Одоо дуурай. Яг санийхаа утасны дараалал явна. 6 3 2 3 1 3 2 3. За одоо дараагийн аккорд до мажор. Бид нэр үзсэн 3 дахь аккорд. 1-р 2 дугаар утасны 1-р лад, 2-р 4-р утасны 2-р лад, 3-р 5-р утасны 3-р лад. За одоо нэг юм өөрчлөгдөнө. 6 3 2 3 1 3 2 3 байсан бол зөвхөн 6 гэдэг тоогоо та болчих. Хэрвээ та бичих цаас бал цаас байгаа бол бас энэ тооныг бас бичээ авчаад хийвэл бас илүү их хурдан чийжлэх болов. 6 3 2 3 1 3 2 3 бичээд аваарай. 6 3 2 3 1 3 2 3. За одоо тэгвэл до мажор гэдэг аккордыг тоглохдоо нэг юм өөрчлөлт. Тэр нь юу гэхээр 6 гэдэг тоо 5 болгоо өөрчилчихнэ. 6 гэдэг тоог 5 болгоно. Тэгээ бусдаар бол бүгдээрээ яг адил. За тоглоод үзье. 5 3 2 3 1 3 2 3. За дахиад жоохон удаа. 5 3 2 3 1 3 2 3. За одоо дөрөв дэх аккорд буюу ре мажор. Ре мажор маань 3 дугаар утасны 2 дугаар ладан дээр 1-р руу, 1-р утасны 2 дугаар ладан дээр 2-р руу, 2-р утасны 3 дугаар ладан дээр 3-р руу. За одоо бас нэг юм өөрчлөгдөж байна. Энэ бол мэдээж та юу гэж бодож байна? Мэдээж нөгөө 5 гэдэг тоо маань 4 болоо өөрчлөж байна. Яг тэгвэл нөгөө ре мажор гэдэг аккордыг 4-р утасаас нь бид нар дурж ирсэн учраас. За одоо 6 гэдэг тоо маань 4 болчихж байна л гэсэн үг. За бусдаар бол бүгд яг адилхан. Тоглоо үзье. 4 3 2 3 1 3 2 За ингээд бид нар sol major, mi minor, do major, re major гэдэг дөрвөн аккорд өнөөдөр суулаа. За мөн гитарын суулт муу энэ тэр зөндөө олон юм сурцсан. Та хэрвээ нэвтрүүлгээс нь яг одоо талаас нь ингээд суугаа сольж явж байгаа манай нэвтрүүлгүүд жоо маш азгүй байна. Өнөөдөр бид гитар тоглож сурсан юмаа гэж. За тэгэхээр яг уу хастай байж нэг боломж нь та манай нэвтрүүлгийг дараа нь яаж ч жаад нөхөж үзэх боломж бол байна. Эсвэл нэг 7 хоног хүлээж агаад манай
YouTube channel болон channel 11 суугийн маань пэйж хуудсуудаар бас үзэх боломжтой. Мэдээж DJ гитар сургалтын маань яг үндсэн албан ёсны пэйж хуудсаар бас үзэх боломжтой шүү. Ингээ 3 газар та бүхэн бас үзэх боломжтой. За ингээд өнөөдөр бид юу сурч байгаа гэхээр дөрвөн ширхэг аккорд түн дээрээ арпеж сурлаа. Арпеж гэдэг маань монголчууд маань үнэн нэрлэхдээ татал гэж нэрлэдэг. Уц ширхэг болгон татж явж байгаа учраас татал гэж нэрлэдэг байна. За ингээд эхний аккорд соль мажор. Одоо сурсан зүйлсээ нийлүүлээд нэг чүт хурдан тоглохгүй үзье. Соль мажор. 6 3 2 3 1 3 2 3 аккорд солилоо ми минор 6 3 2 3 1 3 2 3. За аккорд солилоо до мажор 5 3 2 3 1 3 2 3. За сүүлийн аккорд ре мажор 4 3 2 3 1 3 2 За энэ хүү аккордыг тоглоход зарим мэдээж урт дуурахгүй эсвэл хуруу гарч ивлэхгүй байж болно. Тэгэхээр бол энэний асуудал биш. Та бидний бүү шамтраараа жоохон засаа жоохон давчил энэ дуурдаг болчихно. За тэгээ нэвтрүүлгийн маань хугацаа маш богино өдөө бидэнд 40 минут байгаа учраас бас тэр болгоныг дэлгэрэнгүй зааж чадахгүй. Тийм бас нэг юм хэлчихье. FB их шудраг юм л те. Зарим хэсэг бүлэг хүмүүс нэг сааталтай хүн зааж байгаа юм шиг амар удаан заах юм гэсэн байсан л та. Манай өмнөх нэвтрүүлэг дээр. Тэгэхээр яагаад би сааталтай хүн зааж байгаа юм шиг зааж байгаа юм бэ гэхээр юу ч мэдэхгүй та магадгүй мундаг гэж болно. Юу ч мэдэхгүй бас гитар гэдэг хөгжим сурчхынсан гэсэн маш олон залуус байгаа. Бүр хинээс ч юу ч залгаж үзээгүй залуус байгаа. Тэгэхээр тэр залуустаа би зориулж бас магадгүй их нуршуу юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл чаддаг хүмүүс нь та яг мэддэг чаддаг болсон бол тэгэл чаддаг хэсгээ хүрчлээ болоо. Энэ чадахгүй бас танаас гадна зөндөө олон хүн байгаа гэдэг бас та бодох хэрэгтэй. Тэгэхээр бас тэр чадахгүй байгаа хүмүүстэй зориулж бас жоохон юм удаан ярьдаг, нэг юм бай хэлдэг. Тэр нь тань жоохон гонигтай санагдаж магадгүй. Мэдээж энэ нэвтрүүлэг маань эхнээс нь яг системтэйгээр маш удаан үргэлжлэх нэвтрүүлэг учраас тэр хүмүүс мундаг болно. Таас эхнээс нь давтаа байх юм бол бас танд их хэлүүлэхгүй болов гэж миний зүгээс бодож байна. Тэгэхээр их залхуурахгүйгээр хичнээн удаан байгаас удаан давтаад байх юм бол сайжрах нь илүү хурдан байдаг. Хурдан ингээд машиндаад яваад байх юм бол мэдхгүй нэг хөдөлгөөнд хүрэхгүй л мөн нэвтрүүлэг маань цаашдаа ингээд өнөөдөр 4 ширхэг аккорд үзлээ, дараа нь бас нэг хэдэн аккорд үзлээ, ингээд дуу үзлээ, ай үзлээ. Тэгээ finger style гэдэг зүйл рүү орно. Finger style-ээр та бүхэн хүссэн нөгөө айгу мундаг Энди Маки, Томи Эммануэль, эсвэл Которош, эсвэл нөгөө охтуудын нөгөө айгу монструуд чинь солонгос байна. Нөгөө жоохон байхаас тоглосон сунхаажун эднээсээ бүгднгийнх нь айнуудыг мэдээж та бүхэнд зааж өгөх. Эхний чинь бид суур гэдэг зүйлээ айгуу сайн тавих хэрэгтэй. Түүний дараа суураа сайн тавьсан хүн хундаам сантай байрлал айгуу бат болдогтой адилхан суураа тавьсан хүн бол цаашаа сурахад өөрөө бие даагаа сурахжсэн айгуу сайн болно гэсэн үг. За зөндөө юм ярьсан. За ингээд өнөөдрийнхөө хичээлийн нэгтгээд бүгдээрээ жоохон урд тоглоо үзье. Магадгүй та яг 7 хоног энэ нэвтрүүлэг гарснаас хойш 7 хоногийн дараа ихэд яг над чиг бурдсан байх болов гэж би итгэж байна. Хамгийн гол нь өөрөө хичээх хэрэгтэй мөн өөртөө ийм үнэгүй сайхан хичээл зааж байгаа юм чинь дахин үзээд давталтуудыг хайж болоод нэвтрүүлгийг алхасгүй үзээд байгаараа хэлүүлэх байна. За ингээд өнөөдөр үзсэн хичээл би жоохон та бүхэнд хурдан тоглож үзүүлээ. Хамгийн ихний аккорд солимож байна. За ингээд миний дээр доор хаана айлын газар нэг аккордын хүснэг гарч байгаа. Тэгэхээр тэр аккордын хүснэгтээ та маш сайн хараад бас доогор нь ямар хүсэг тэмдэглэж байгааг бас чийжилж аваарай. Жишээлбэл соль мажорыг G гэдэг үсгээр ми минорыг E, до мажорыг C, ре мажорыг D гэсэн үсгээр тэмдэглэж байгаа. Нэг юм анзаарах юм бол ганцхан минор үзсэн бид нар. Өнөөдөр ганцхан минор тэр нь ми минор. Ми минор тэмдэглэлтэй E-ийн аргалт нь жижиг M үсэг байна. Минор аккордуудын тэмдэглэлтэй аргалт нь надад M үсэг тавьж өгдөг. Хэрвээ жишээлбэл C M гэсэн юм бол до мажор, D араас нь M үсэг тавьсан бол ре минор. Эсвэл G-ийн араас нь M үсэг тавьсан бол соль мажор гэж нэрлэдэг юм байна гэдгийг ойлгочих хэрэгтэй. Аралтны руу M үсэхгүй байх юм бол дандаа мажор гэж уншдаг гэсэн л үг. За ингээд өнөөдөр үзсэн хичээл одоо
жоохон хурдан. За ингээд өнөөдөр бүгдээрээ дөрвөн ширхэг аккорд үзсэн, дөрвөн ширхэг аккордын таталт үзлээ. Ингээд нийлүүлээд тоглоход ийм л ритмийн сайхан зүйл зохицолно гэж. Тэгэхээр 7 хоногийн дараа яг энэ өдрөө яг энэ цаг мөчтөд та бүхэндээ эргээд уулзаад та бүхэн яг саяны миний тоглосон шиг хэмжээнд очих нь болоо гэж би найдаж байна, итгэж байна. Бараг чадандаа. Та чадна гэж бодох юм бол чадна гэж үзэх хэрэгтэй. Тэгээд тийм ч учраас чадна. Ямар болон чадна гэж хэлж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд дахин хэлэхэд DJ гитар сургалт өгдөг болон Channel 11-ийн маш цоглог хідэн залуус за би нэрийг одоохондоо энэ дугаард хэлэхгүй. Яванда та бүхэн харах болно. Бүгднээрөө нийлээд Монголын цорын ганц шүү. Монголын цорын ганц, Монголын хамгийн анхны гитар хөгжмийн нэвтрүүлгийг та бүхэндээ жил хүртэл завсарсан дараа дахин эхнээс нь хүргэж байна. Тэгэхээр нөгөө нэвтрүүлгээ эхнээс нь хүргэж байгаа учраас нөгөө зарим нэгэн нэвтрүүлэг маань өмнө хэрвээ та үзчихсэн бол давхцчих магадгүй. Гэтэ бараг давхцахгүй дээ. Жишээ нь өндөр хичээл гэхэд би ерөөсөө өмнө зааж байгаагүй. Яг ингэж ийм гоё дэлгэрэнгүй та бүхэн зааж өгч чадчих байгаагүй. Харин Channel 11 дээр суугаар та бүхэнд ийм гоё дэлгэрэнгүй, ийм гоё детальны та бүхэн зааж өгч байгаа шүү. За ингээд дараагийн нэвтрүүлгээ уулзлаа. Түр Бака 440 гэрэлтэй цог байгаарай.